1911 оны 12 сарын 29 морин цаг их хүрээ богд гэгэнийг хаан ширээнд залж Монгол хүмүүрийг баярлуулсан их ёслол боллоо. Манж улс дарайтж түүний харьяанд явсан монголчууд ийхүү тусгаар тогтнолоо зарлав. Манж нар эзний ёсоор тэтгэж чадхаа болвол монголчууд салж тусгаарлахаар харилцсан тангарахтай байжээ. Халахын үед хэдэн жил нууцлан бэлтгэсээр хаант Оросоос зэр зэвсэг мөнгө санхүүгийн дэмжлэг авч төр засгийн газар байгуулад олон мянган зэрэг цуглуулж зэвсэг тэмцэлд бэлэн боллоо. Хятадын зүгээс сэргэлэн халдваас хамгаалан тулалтгаар тооцжээ. Халахад Чингисийн алтан ургийн дөрвөн хан мөн богд гэгээн тэргүүлж байв. Язгууртнууд богд гэгээний үлэмж нөлөөг бодолцож хэлэлцсээр улсын хан болохоор шийджээ. Өөрийн эрхийг хойш тавьж миний бие хаан сойронд хүчилсэнгүй. Түлшээд ханыг залуу баг хэмээн шүүж хаан болгосонгүй. Үүнд зарим ноёд гомдолтой үлдлээ. Улсаа тунхаглан гэдэг нэг хэрэг хорвоод хүлээн зөвшөөрүүлэх бэрх тэмцэл үлдлээ дээ. Хондөр гэгэний хувилгаан учраас богд хаан бол алтан урган хойч залхамч юм. Миний бие богд гэгэнийг хар багаас нь өсгөж хүмүүжүүлж ирсэн. Хаан бол ховтөл хүн байж дээ. Цаг нь ирлээ гэж богд гэгэний айлдснаар дээдсүүд олон жил хичээсээр нэгдэж чадлаа. Дөрвөн хан нэгдсэн цагт Монгол мандна гэдэг үгүй. Одоо гаднаас дайрах нь гарцаагүй. Бид харин нэгдмэл байдлаа хамгаалж чадах болов. Ард түмнийхээ ингэж хөөрөн баясж байхыг энэ насанда харсангүй шүү.